Улсын хурлын гишүүн Инх хамгааллын системийн туйлдал ба реформ номын нээлт өнөөдөр боллоо. Боловсролын системийг шинжилж залруулах гэсэн оролдлого чармайлт хүрсэн амжилтуудад тулгуурлан тус номоо бичсэн гэлээ. Энэхүү номонд боловсролын салбарт тулгамдж байгаа асуудлуудыг хөндөж гаргалгааг гаргаж өгснөөрөө онцлогдсон. Системийн туйлдал ба реформ номонд боловсролын сайдаар ажиллаж байхдаа хуульчлан хэрэгжүүлж байсан боловсролын 6 реформыг бусдад хүртээлтэй байх үүднээс тусгаж өгсөн байна. Эдгээр сургуулиудад Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх сайн багш бэлтгэх тогтолцоог бий болгох, боловсролын ялгааг халах, боловсролын чанарын тогтолцоог сайжруулах, сургуулийн үнэлгээний тогтолцоог бодит байлгах, захим шилжилтэнд шилжих агуулгууд багтсан гэлээ. Тийм учраас энэ 6 шинжилтийг хийснээр өнөөдөр сайн хөтөлбөртэй, сайн багштай, сайн үнэлгээний тогтолцоотой, сайн санхүүжилттэй одоо тэгш боломж болгосон ийм цахим шилжилтүүдийг одоо хэмэл оюуханаас авахлаад энэ цахим шилжилтүүдийг хийсэн. Тэгээд сайн менежменттэй одоо энэ 6 сургууль цэцэрлэгийг бид нар бий болгож чадах юм бол гэрте орхон сургууль хамгийн сайн сургууль байх, төрийн сургууль, хувийн сургууль тийм ээ. Энэ одоо ялгаа арилгах одоо энэ том реформ шинжилтүүдийг эхлүүлсэн. Одоо энэ шинжил цаашаа үргэлжилж явах ёстой. Учраас энийг яг одоо иргэдэд энгийнээр хүүхдийн зүгээс эцэг эхчүүд асран хамгаалагчдын зүгээс ер нь энэ боловсрол гэдэг бид нар юу гэж ойлгох ёстой юм. Бидний үүрэг оройл яг юу байх юм. Тэгээ боловсролын реформ гэдэг маань яг танаа хүүхдэд зориулсан одоо энэ реформыг бид нар одоо яг хамтдаа яаж хийх ёстой юм бэ гэдгийг энгийн үгээр одоо ойлгуулах гэж оролцсон одоо ийм ажлын тайлан гэх юм уу тийм ийм одоо номыг өнөөдрөөс ингээд нээж байна. Гол зүйл бол одоо бүх зүйл байна. Систем байхгүй байна гэж энэ ном дээр яг бичсэн байна. Тэгэхээр яг л тэр системийг л бол угсарсан гэсэн үг. Тэгэхээр бол хамгийн ихний ээлжинд бол хөтөлбөрийн шинжилэл гэхэд тухайн сургуулийн хөтөлбөрүүд бол үзэл баримталгүй гарч ирсэн байна, явж ирсэн байна. Тэгэхээр сургуулийн өмнөх баг суур бүрэн донд боловсролын үзэл нэгдсэн ийм сургуулийн үзэл баримтлал гарснаар хүүхдэд хичээл болгон биш зөвхөн одоо тухайн хүүхэд ямар одоо чадамжтай болох вэ гэдэг одоо энэ концепц бол гарсан байгаа. За гэх мэт одоо тэгээ 6 шинжилгээний талаар бол их олон зүйлүүдийг бол хэлж болохоор байна. Системийн туйлдал ба реформ ном нь Инх хамгааллын гишүүний хэвлэн гаргасан 4 дахь ном юм а. Өмнө нь тэрээр капитализмын тухай танд хэлдэггүй 23 зүйл, улс орнуудын өрсөлдөөн хэмэх номуудыг орчуулан хэвлүүлсэн. Үүнээс гадна хөх төл хэмэх шүлгийн номоо хэвлүүлэн гаргаж уншигчдын хүртэл болгож байсан юм а.